Нэг 3 ус бол намайг авраач гэж орилж байна. Юу энэ доо надад харагдах. Цэзэр шиг ингэжсэн шууд ингэх юм уу? Намайг алж байгаа юм уу те? Окей, баярлалаа ой. Чи нэг бүжгэлдэг охин биш үү? Ой ямар гоё юм бэ? Та юу гэж унтахгүй харшин. Ганцхан асууя. Та хэдэн настай? Таны микроос сонсогдохгүй. Нэг. Байхгүй. Нэг. Одоо сонсогч байна уу? Яа. Ганцхан асууя. Та хэдэн настай? 16. Sorry, bye guys. Хотлаа яг. Чи өөрөө хотлаа. Та стрейт юм. Чи надад би яг надад духаж харсаар байгаа яг халтарч унлаа надад духан дээр чи ой. Зүгээр та үнэ хэлжүүл би. За би ч юм хийгээгүй байна. Би зүгээр өөдөд байж байна уу. Йоо. Үгүй хашил үлээд ингэсэн байхгүй энэ уулаа мага. Би ганцхан. Дахиад чи хэдэн настай вэ? Насанд хүрсэн. Ямар те. 18 хүрсэн үү? Йоо. Хараач. 18 хүрсэн бол зүгээр ярьж болж байна. Тэрнээс sorry би тийм травматай болсон шүү зүгээр. Та үнэн л авах уу гинэ. Харъя, үнэлгэж харъя. Окей, батны юм ярь шүү. За ууслаараа би танихгүй өнтөд дотны юм ярьдаг байгаа шүү. Үгүй батны гэдэг. За. Oh my god. Йой. Юу наст хүрээ хүмүүрээ та яриа штэ. Нар яаж тийм. Бүр жинхнээсээ иргэний үнэлэх ухаад байдаг шүү. Жинхний Йоо. Самбано би төгөөгийн AI хувилбар байна. Нэр юу? 1% club. Би одлаа маань яа. Hi, юу вэ? Hello. Юу чи хаана амьдардаг? Хөвсгөл дэвтэр. Би хөвсгөл рүү амьдралтаа нэг ч удаа очиж үзег шүү дээ. Яа тийм. Чи хөвсгөлийн суман дээр үү аймгийн төв дээр үү? Суман дээр. Аль сум дээр? Их уула. За би юу руу ороод хараад идэг Google Map руу хаана байдаг сум юм? Хөвсгөл аймгаас наашаа байдаг. Тэгэхээр нуурнасаа жоохон хол юм уу? Тийм. Их уул сум. За би чаг олчих шиг боллоо. Би чамаас гинэ байж байгаа. Би та. Хатгалаас доош мөрөнгөөс зүүн тийшээ. Танай байр чинь тийм амар дээ. Зүв. Окей, ойлголоо. Nice. Юу вэ? Наагур чи хэр вэ? Цаг агаар хэр вэ? Яг хоёр гайгүй гайзал. Дулаарч байна одоо. Чи 10 жил юм уу? Тий. Wait. Чи нас ч дээ. 15-тай. Яагаад дандаа юм жоохон хүүхдүүд байгаад идэнд одоо? Унтаач өөй. Энэ бацаануудыг зодох хэрэгтэй. Энэ хараа зүгээр шууд Ой яга. Хай. Чи дахиад фак гарах чинь над руу. Үгүй. Хүй. Би сүүлд орж ирсэн намайг нэг бацаа гिचигсэн. Одоо би сая орсон нэг бацаа намайг fuck you гэлээ. Би яг дараа нь одоо би хинтээ таарж юу авахч ойлгохгүй. Ямар моохоо бүдүүлэх хүүхдүүд ээ. Би бол зүгээр надад жоох уйдаал тэгээд орж ирсэн. Байж байгаарай. Би бол хортой шүү. Хортой жигдэн. Окей, надад мөнгө ордог шүү дээ. Чин нэр хин гинэ? Минь нэр үү? Минь нэр авир содн нэрээ. Би нэрээ хэлгүй. За маяглаад болий баяртай. Ямар гол юм руугаа шууд орлоо. Байна уу?
Чи хаавар тэний одоо. Зүгээр юм харанхууд те. Бүх юм хаваарах. Яг стрим үзэж байгаа ороод ирлээ. Яасан гинэ? Яг стрим үзэж байгаа ороод ирлээ. Чиний ярьж юм сони юм бэ? Мэдгүй энэ ингээд ороод ирлээ. Чи LM-ийн аялагтай юм уу? Аялаггүй. Надад аялаггүй байхгүй. Чамд аялга байхгүй юм уу? Чи алнотын хүүхдөө. Би нотогоо Утга байхгүй. байхгүй. Улаанбаатарын хүүхдөө. Чи хэднэстэй? 12. 13. Яг стрим үзэж байгаа л. Damn. Тэр ариг дээр бол санал нэгдэж байна. Тэр ариг бол Wait, чи айргуу газтай усуу эсвэл energy drink уу? Нэгийг сонго. ариг. Вэста чи хоолойгоо янзалцсан юм уу? Би хоолойгоо янзлаагүй чи. Би жигтээс юм Чи царайгаа гаргадаа би хараад яг. Чи эмхтэй юм уу эрэгтэй юм уу? Зөв жинк. Би ганц юм ойлгож танаа үеийн яагаад данд ингэж идэв? Мэдгүй. Би үсэн инкер жоохон тэнийг хараад энэ дээр байгаа юм шиг санагдаад байдیں۔ Окей. Чи дуулдаггүй юу? Модолдго. Нэсэдол. Чи дуулвал амар зэвэн сонсогдох юм санагдаад хай. Тэр аргийг бүх настайхан гарах уу? Тийш үү? What? Тэр аргийг бүх настайхан гарах уу? Обэст аригч алкохолтой юу? Миний микс сонсогч гэнэ үү? Сонсогч. Бро, бэст аригч нэрээ жоохон алкохолтой ш, тэ? Тийм. Тэр чин чи ууж болохгүй ч магадгүй юм байна. Тийм. Гэтэ хөдөө мүдэ ариг уудаг л үстэй юм шүү. Тийш хамаагүй л уугаад цагаан сараар ч гэсэн хүүхдүүд ууж хэлээд ш. Бро, чи ямар нэгэн саунд эффект ашиглаад байгаа юм шиг нэ хоолон дээрээ. Би яг ийм хоолойтой. Худлаа яриад ээ. Гүн харин хүмүүс намайг жоохон хоолой өөрчлөсөн гэсэн л дээ. Гэтэ би ягаад ч юм биш ээ. Үгүй ягаад ч юм биш гэнэ. Яг ингэж сонсон. Helium гэдэг нэг ингэ шаар сорцсон хүн байдаг шүү дээ. Чи бүр яг шаар сорцсон гэж сонсогдоод байгаа юм. Би цаанаасаа тэгээд хахад тэгж магадгүй. Damn, чи нэг chipmunks гэдэг хүүхэлтэй ингэ мэдхүү. Мэдгүй. Bro. Хайд. Чи бүр яг адилхан сонсогч байна. Наач амар гоо өрмөцсөн байна. Like. And 1% club энэ би одоо энэ дэр 207 followerстай болсон таны клипийг хийгээд. What? Чи бүр clipper болсон юм уу жээ? Let me follow you. Чиний юу чи юу юм? Би тэнтэй бичсэн шүү дээ айжгаар. IG чи нэр юу юм? Яг энэ TV no. Вэ, надад үсгэлээд хэлдэ. T V TV no. Гэтэ IG дээр бас адилхан юм уу? Яг адилхан зуртай. Яг адилхан. Гэтэ IG дээр жоохон яваагүй. Тийм ээ, ослоо TV no. Чамаг юу гэдэг Бат Төвшин гэдэг юм биш үү? Тийм. Гүн тайм бат шүү. Got it. Миний бодлоор шүү дээ, bro. Дахиад сайжруулах юмнууд бол зөндөө клип дээр бол. Тийм. Яг би дандаа үнгүүл юм ашигласан юм л та. Тийм ээ. Саб чимэгийн тамга мамг байна. Гэтэ bro хараа саб чимэгийг ашиглахгүйгээр зөө. Сабтайтл нэг амар заавал байх хэрэгтэй биш. Тэгээ зүгээр дээдлийнхаа тайтлал амар зүүн секс өгч. Чи англи хэлж ирээ. Английн яг нэг актемд яваалаа юм. Гэтэ ер нь юм үзээд шууд ойлгоно. Бардалтай тий. Окей. Тэгэх юм бол bro миний хэлэх юм бол зүгээр хүүхэн дээр л ажил. Хүүхэн дээр ажил, retention дээр ажил, хоёр юм дээр л ажил. Чи яаж видеонуудыг явуулдаг арга мэдгүй би чамд амар видео явуулах арга зааж өгөх үү? За. Ингэж ажилладаг байхгүй юу? Ямар ч хамаагүй reel байна шүү дээ, тий? Чи юуг нь харах хэрэгтэй вэ гэхээр reel-ийнхаа insight руу ороод хамгийн гол харах хэрэгтэй юм чинь энэ байхгүй юу? Энэ
хэрвээ яг энэ шиг ингэж явснаа ингээд доошо унжаад ингээд тэгшхэн болцсон байж тээ. Тэгэх юм бол энэ бол суган бөмбөгөн контент гэсэн. Энэ бол суг контент. Хамгийн муу контентууд догцсон унснаа ингээд хажуус явчихдаг байхгүй юу? Юу гэсэн үг вэ? Хэр 90% гараа авчихна гэсэн ихний 1 секундын дээр. Тэгэхээр бид нар ингээд видеог харахтаа дандаа retention-ыг хардаг байхгүй юу? Ямар хуу байх ёстой вэ гэвэл зүгээр баримжаагаар. Ядаж Бэжгараа тавина. Шипти ороо бэжгараа. Банаа. Би яг энэ дээр. Бэжгараа тавина бэжгараа. За энэ видео шүү дээ 650 мянган viewsтэй байхгүй юу? Тэгтээ харлаа. Retention-ээс ингээ унстанд бүр доор биш байгаа зү. Бүр энэ доош унаг байгаа. Яг ядаж нэг 50% руу хүрснээ ингээ доктортой явж байгаад төсгөлт нь унж байгаад ийм видео 500 мянгаас дээш views авна. Хэрвээ бүр шүү дээ 100%-аас 50% руу хүрчээд энэс доош бүр унаг байх юм бол bro hidden side views. This is how you make money these days. Тэр 40% commission гэдэг байгаа штэ. Тийм. Яг тэрнгүүрэл нэг тэр бумаг таран гэсэн мэт тий. Yep. Чи гэхдээ 12 тань биш нэг тэр бум шиг амбицтай. Яг бро тэгвэл удахгүй affiliate дотор уулзцгаая. За. No way. Би ингээл зүр хөдөлгөнгөл зогсож байгаа юм уу манайхаа. Яг уу. Надад ингээд өмнөхтэй жоохон адилхан vibe мэдрэгдэхгүй байх юм. Өмнөх чи ингээд амар зөв fresh байсан шүү дээ. Анх удаа бүгд орж ирээд нэг юм. Би амьдралдаа нэг юм дээр яаж үзээгүй. Манайхаа юу гэж бодож байна? Яахаар байна? Хай. Чиний хамран дээр байгаа Style Ганц юм. Чи хэд настай вэ? 17-тай. Sorry. Hi. Йой. Сайн байна уу та? Сайн байна уу? За ямар нэг юмчлэг явж байгаа юм уу? Ямар нэг юмчлэг явж байгаа. Гэхдээ угаас цариж харагдахгүй байна. Live мó. Live. Юу гэж байгаа? YouTube дээр. Яа. Чамаг яг одоо 3000 үзэж байна. Болчихжээ хөтлөө. Болцсон уу? За тэгвэл дараа тааръя да. Тий да. Wow. Ямар юу юм бэ? Чи аялахтай байна те? Юу нэ? Ямар юу юм бэ гэж хэлсэн чи аялахтай байсан үгүй юу? Солонгос уу? Чи Солонгост байд юм. Солонгос хэл суртыг. Чи идэвлээ? 16. Хөөе. Чи омиглоод ер нь 18-аас дээш насны хүнтэй таарч үзсэн үү? Надаас өөр. Аха. Хэр их байдгүй? Зөндөө байдаг. Окей, ашгүй дээ. Би харин нэг нь хайж байгаа юм аа. Манайд олддгоо. Яна. Манай бүгд ядраад унтцац юм шиг байна. За. Тэгж байгаа яри. Нэмэх ахнаар бүгдээрээ байж исэн да. Ямар ахнараа? 40 нэмэх ахнаар. Тэ 20 нэмэх ахнаар 30 нэмэх ахнаар байгаа зүгээр. Ой, би 40 нэмэх ахнаар хайгаагүй штэ хар шүн. Мэдж байгаа. Би 40 нэмэх ахнараар одоо яах чинь те? Яагаад чайгаад байгаа юм? Би хайгаад байгаа юм болов уу? Үгүй хаа, би хайгаагүй хаа. Тэ хайгаагүй. За. Чи ахнар хайгаад байгаа юм уу? Үгүй зү. Үгүй. Тий. Чи юу хийж байгаа юм ер нь? Өөдөл би хүн хүлээж байгаа байхгүй юу? Окей. Би хувцс дизайнер гэдэг. Тэгэхээр яг хувцсны сэдв маань ирчих юм бол би ингээл кэсхима хийчих гээд байгаа байхгүй. Зү. Чи сайн намайг 40 нэмэх гэсэн те ер нь бол. Үгүй. Чи тэгсэн ш танаахан манайхан гэсэн ш. Үгүй танаахан гэсэн л үгүй ш. Чи 40 нэмэх та нарын 40 нэмэх нар тэн нэг газар тоглосон л байгаа гэж хэлсэн. За окей. За. Би 40 нэмэх харагддаг Үгүй. байлгүй дээ те. За окей.
shit ямар амар хурдан гүйлэг вэ сая. Өө чи сая Ой, ёстой хаа. Нөө тараа шатгүй. Нөө бэж да. хараа шаацсан гэж шиг ёо. Та ямар амар гүйлэг юм бэ? Энэ харж гинөө. Харахгүй бити зураг аваад бити зураг аваад. Зураг биш шүү, зураг биш. Үгүй наачаа. Нөө төгөө шааж. Төгөө шаац хөө би. Оо бацаа минь өө. За бараа ихтэй яа. Ивтээ тэгвэл уцаад алт чи зүгээр ярилцээ дээшээ босгоч. Босгоч. Камер босгоч бай. Наа шалан дээрээс авчихдаггүй. Би дээшээ хараа ивтээд хар хэцүү надаа. За. Ихтэй шүү дээ. Хараа өөртөө ингэж нуугдаг юм биш камер гаргаж ир бичиж дээрэ. Ой, видео калаар ярьж байгаа үндэ харуулсан шүү. За окей. За YouTube дээр та 33 мянган үзэж байна хэлэх зүйл байна уу? Oh, what the fuck? Өөртөө авдөө. Хөөе намайг босгоч штэ би шалан дээр ингэ солиорлоо штэ бай. Хаалмаад биш ширээн дээр. За ширээн дээр дээш хараа ивтээд хар хэцүү ш надаас. За. 3,000 хүн зайна үү? Одоо ингэж аталтай байна та. Таад юу жоо? Али кино. Яг өсөд. Чи ингэж орой юм идэхээр шүн сайн унтаж чадахгүйгээ мэдж байгаа юу? Унтахгүй юу сайн байна. Ягаад? Үлэржилтэй. Одоо ингэж сэрдгүү маа. Унтцаар юм сэрдгүү маа. Тэгээ унтахгүй байгаа хичээлдээ яваад өдрөө ирээд унтдаг. Тэгээ орой сэрдэг. Хөөе та нойрч өдөрдөж чадахгүй юм. Өглөө яага босч чадахгүй. Ингээд хаачих юм тий. Энэ ямар сайхан гар вэ? Одоо сая голон заяа. Одоо ингээ өглөө тэгээ за сэрэ хичээлдээ явлаа заяа. Oh my god би шааж нэг. Тааж гараа. Өглөө ингээ сэрэ хичээлдээ явлаа штэ. За. Хичээл дээр унтаад идэг байхгүй да. Ингээ ямар ч хичээлээ идэх байхгүй. Тэгээд таад орой эрт унтаач. Орой эрт унтах боломж залгаа. Яагаад? Мэдгүй. Тэгэл нэг мэдсэнчлээ 12 өнгөрөөл нэг өнгөрөөл тэгэл одоо ингээл. Тэгээд чи ингээ хичээл дээр унтаад хар чин дараа нь чи заасан хичээлийн үзег байхаар шалгалтаа яаж өгөх юм? Хичээл дээр унтах юм уу? Би болно. Тэгэхэд бол унтахгүй байгаа явдаг байхгүй юу? Бэж унтахгүй байж байгаа явахаар чи бүр ядрахгүй юм уу? Тархичи ажиллахгүй шүү дээ. Айгуул. Ингээ нойр солигдохоор амар байдаг байхгүй юу? Нойр солигчхоор амар байдаг. Тэгэхээр юу гэсэн хичээлээ дарж чи өдөржингөө унтаа тэгээ орой осоо шүнжэнгөө сэрүүн байх юм уу? Ер нь юм байна. Йоо та зүгээр 30 гараа зүгээр өвчөө оргоо өхөн төхүү. Ягаад? Юу гэсэн чи ингэж буруу хэмнэлтэд амьдрахаар чи тэгэн штэ. Хүнд чи ингэж яг англиар үгзээ. Circadian rhythm гэж энэ биологийн цаг гэж байдаг байхгүй юу? Нар мандлаа чи сэрэх хэвээр нар жаргалаа жоохон байж байгаа унтах хэвээр. За би бүр яг ахуулчихжээ гүйлэг. За бай. What's up bro? Чи ярьж сонсохгүй. Микрофон ч таг. Студид үнтэй таарч шүү. Бро надаас 3-г аваад чи шууд үгэлдэг залуу мөн үү? Авшуу. Шууд бит хийх юм уу? Байхгүй 000 таг. Одоо болж байна. It's good. Чи Монгол бэдгүй юм шиг байна те? Монгол бэд ч тий. Танилцээ. Юу гэдэг? Тэргэл гэдэг 10 жилдээ сонирхлоороо зураг тардаг. Зураг дардаг. Над руу инстаграмаа явуулж хоёулынгийн одоо хэдэн зуун үзэж байгаа. Би чиний инстаграм руу ч ороо хараад авсан зургуулж чаарай. Би зүгээр инстаграмаар л явуулчих. Бод буруутчлаа. Зүгээр юу гэдэг юм уу? Сонирхлоороо зураг авт тий. Тэр нэг камераа. Чиний камер ч ямар камер ээ? Alpha 6500. Дөнгөж зураг ингэж авч эхэлж байгаа юм байна те. Аваад 4 жил болж байгаа. Стүринг таах камерт ил сурсан байхгүй. Тэгэхээр чи авсан зургууд ч ерөөс их байхгүй шүү дээ чинд. Тэр харин постлог байгаа. Авсан зургууд ер нь постлог. Постлооч. Хөөе энэ видеонуудын чи эдитэлсэн юм уу? Видеонуудын тийм. Тэгтээ нөгөө дандаа хөнгөн эдитүүдтэй л юм уу? Чи цаашдаа видео ер нь зураг руу ормоор байгаа юм уу? Бро микс дахиад тасарч. Sorry. Одоо ажиллаж байна. Цаашдаа видеогоор явах юм уу? Цаашдаа юу ангаах чиглэлээр явахгүй юу? Юуны чиглэлээр? Ангаах. Ангаах. Гэхдээ зүгээр видео
контент зураг мургийн зүгээр хоббит юм ба штэ. амар хобби. Амар хоббит. Гэтэ чи анхаарал хэр хоббит вэ? Анхаарал хобби. Хоёул. Энэ хоёр нэгийг сонгох гэвэл алийг сонгох юм? Нэг зүйл яг контент сонголтой. Тэгэхээр аавч нь болохоор ангаахын диплом авчраар гэдэг юм шүү дээ. Агуу чи сонирхолтой. Тэг бас сонирхолтой. Хослуулж болох хоо ирээдүйд. Тэгээд хэрвээ бол богино юм чинь кино гэж миний бодлоор би бол юу зөвлөн гэж амар хит артистик богино хэмжээний кино хийснээс зүгээр шууд хандлт авах илүү тэгээд ихсэн дээр. Тэгэх юм бол ядаж допамин чинь бүр те будж муудаад би чадах юм нэг итгэл төрж мөрөө дараа нь явцдаа шорт фильм рүү оруулах хамаагүй юм биш магадгүй гэж бодож байна. Би нэг юу анх зураг гаргасан шилтгэнээс юу вэ? Аяллаа компани ажиллаад студентаа. Тэгээд тэдний нөгөө нэг аялалтын зураг бичлэг хийж явдیں۔ Зөв. Надад бол мундаг видеографер эдиторуд байвал надад бол хэрэгтэй байдаг. Мундаг байвал. Мундаг биш бол тийм. Живүүдэр яасан? Живүүд стримээр сар гараад. Яа. нөгөө стриминг нэр нь гэж яваад тэгээд нөгөө клип рил болох. Чи тийм ажил хийж исэн юм уу? Bro, манайс тийм клипинг ажил байгаа шүү дээ. Йоо. Yep. Theme page үүсгээл чамаас нэг борлуулалт гарахад сарын $46 идэг нэг хүнээс. Яа. Тэгээ тогтмол чам руу орчдаг. 10 хүн гэхэд $460, 20 хүн болдог гэж мэдгүй 920 морь гэж явчихдаг. Аа. Чи юугаар зав гарах юм бол миний IG руу ороод bio дээр гол линкээр ороод зүгээр хараад үзээрэй за. Би энэ харсан. Харсан уу? Би юу харсан. Өглөөний тэр нөгөө юу харсан. Нэг орт хэлсэн тэгээд амар үнэтэй харсан. Ер нь харсан. Зөв. Окей. За тэгвэл тэгж байгаа таарах байлгүй дээ. Контент ертөнцид. За амжилт. Guys, яг ингэ бүгд явуулах юм уу? Та юу гэж бодож байна? Хайсан уу? Нас сүдэр. Сүдэр сайрлаггүй. Байна. Брол зүгээр мөргүү цамц өмсцэн. Урагшаа тонгоогоо суудсан. Харшүнэ. Бүдэр гэрэл доор Нэг юу? Тэр нэг санал дээр бол нэг юм байна. Яасан гэнэ? Нэг санал авах шүү дээ. Одоо нэг айраг юу? Тийм. Тэрэн дээр ер нь хийж усан дээр юм шүү. Яасан дээр юм шүү? Тэгээд Ярээс усагдгүй бро. Хийж усан. Хийж усан гаста ус байсан нөө? Тий. Харин тийм байлаа хамгийн өндөр санал авсан дээрээс шүү дээ. Санагдаад. За окей ойлголоо. За би хийж усан ус бодож үзье за. Вау. Тэнцээ сэмэглэр таардаг юм байна. Скол зураг юм уу? Гэсэн чи жумалцаад шүү. Таны дүү хөөрхөн шүү те. Нэмэгч. Тийм билүү дээ. Окей. За манай номыг юу нөхөх юм? Юу нь яг ингэж ярьж байгаа юм тэгээд бас нөгөө нөхөр нас амар хөөрх ах шүү. Хэрэглэн Хүүхэд нь бүр хөөрхөнтэй гэдэг. Ямар ч манай гэр бүлийг удам судраар нь мэдчихдэг наац. Яг л тэгээд угаасаа олонний танил талтай хүн тэгээд. Окей баярлаа. Байхгүй сте тий. Яасан бэ? Рекорд энэ төр байхгүй сте тий. Oh shit чамаг яг одоо 36200 үзэж байна. Yes. Yes гэсэн шүү. Yes.
Энэ хідэн настай охтууд хараад юу хэлээд байгаа юм бэ? 19-тэй. За. Чи нөгөө Шангрилагийн нөгөө шатматан дээр Гүү. Тийм юм настай хол шүү. Амжилттай. Харин утга учиргүй зүгээр шууд хараагаал ПМ гээл what the fuck мак гэл харан гайхалж таараа. Сая зүгээр гайхсандаа л тэгсэн. Окей. Хаан юу нь явж байгаа? Лайв нь юу? YouTube. Таарда. Өнөөдөр бүр стример юм шүү дээ. Ой, тагчиж. Байж. Таад home party хийж байгаа юм уу? Ард чи баах ирчүүд орилтод шүү дээ. Гэр манай дүн. Худлаа баах нэг газар спотлцсан. Хүүе юу банда юу олоод байгаа юм бэ? Манай дүн. За энэ бүр нэг охин бүр хитэн. За ийм багасаа ийм юм руу орж болохгүй шүү. Зүгээр би та нараас гуй. Одоо баха та нараа баячрал дагаад ингэж амьдралаа багаас нь өрн таран хий би гуй. За. Аха яаж баячрыг зааж өгөөч. Чи зөндөө бичлэг бас өөрөө Бичлэг. Мянган бичлэг байгаа шүү дээ. Чи өөрөө ороод үзэлтэй тийм шүү дээ. Аха би жоохон ойлгоогүй багшаа. Багшаа би жоохон ойлгоогүй. Би багш шиг харагдаад байна уу? Нэг дахин лекц уншиж байгаа. Чи нэг лекц уншихаар орд юм уу чамруу ордгоо толгой юм шүү чи. Орно шүү дээ. Шууд орно шүү. Яг. За тэгвэл хамгийн сүүлд өөрөө чинь багшийн орсон лекцийг надад яриад сонсъё. За одоо өнөөдөр заяа манай багш физик багш лекц зарсан. Амьдралаа яриад байгаа байхгүй. Одоо тэр мөйстэй лекц зарсан. Амьдралаа ярьсан мөн юмс бүдүүн байна. Тэгээд финалынхаа түүхийг ярьсан. Тэгээд ахаа заяа. Багшаа тэгээд Баясаа чи согтуу байгаа юм уу? үгүй. Яагаад ингэ? За бро 50. Ойлгож сая нүцгэн шалтан байсан тий. Магадгүй гинт надад баригдсан байж магадгүй би ойлгож байна. Гэтэ ахын дөө 50 жоохон. Би тийм биш яхаа. Зүгээр гинт тараад баярлаад байхгүй юу? За. Damn, сарсан мангар том хамар байсан. Хилээд алтын уу? Олон нийтийн газар ингээд хар шүн. Хөөе. Чи надад ямар адилхан зэрэгтэй? Төгөөтэй заацгүй. Ямар төвөө. Чамайг төгөө гэдэг юм уус? Үгүй. Хартасгүй. Хараа. Бро, чи над руу хард би төлөнд орж юм санагдаад хаа юм. За сэрэж чи. Тийм адилхан усны тусалж гэнэ чи үсэ. Чи эндээ мингтэй Нэр төлөх юм уу илүү? Чи эндээ мингтэй юм. Чи юу? Дүстэй. За нүүрэн дөөрөн гарцсан байгаа маа. Чиний нүдний төгсгөл чи миний нүдний төгсгөл мөсгөлтэй адилхан байгаад байгаа юм. Чи ялхахын аав чи ингэдэг юм. Хөвсгөл юм маань зэрэг санагш. За тэгвэл хоёулынх нь аав хоолох хаа. Тийм байна. За окей. За юу вэ? 54. Ажлаас ирчил. Ямар ажил дээ? Би барилга хийдэг шүү дээ. Барилга nice. Тэр удаан барилга дээр ажиллаж байгаа. Одоо бараг 3 жил болох гэж байна. За алт мөнгө их цуглуулж байна уу? Амар ариун. Ариун уу? Хатгаламжтай. Байхгүй. Тэгтээ одоо нэ. Чи тэгээд ариун цуглуулсан алт мөнгө үрээ ийцэн юм. Тий. Ямар одоо л дүрээд байгаа шүү. Үрээ ичгэр чи олох ямар хэрэг байсан? Тэг за хураан даа гэж. Бро, чи араа хурааж сурахгүй бол олоод ямар ч хэрэггүй гэдгийг ойлгож байгаа зү. Би таныг дагдсан шүү дээ. Та мэдгүй. Би яаж мэдх юм бэ намайг дагдаг гэж. Амар танилцсан байхгүй би. Яагаад? Чи миний төрсөн. Амар хоёул төлтөө байгаа зү. Жохон хамраг жохон өөр болохоос хоёлоо тэгэл янз бүрс ийжлээ. Танаа овг чи юу юм? Чиний овг юу юм? Ард арахад гэж явдаг шүү дээ. Ард арахад аа. Тий. Манайх ч бүр дорн говь зүг рүү бүр борж байгаа шүү дээ. Манай тийш гэсэн бас борж байгаа шүү дээ.
Ахын дөө. Шах. Миний яга. Зөө. Хаас нэг сансангүй шүү. Чи гэхдээ муухай адилхан юм санагдах юм уу? Харин комент стрим хийж байлаа. Коммент дотроос асуучихгүй. Би тэр адилхан байна. Та хэлдэ бит хоёр яг 10-аас хэд дээр адилхан байна? Та стрим хийж байгаа юм те? Тий, 1-ээс 10 орд дүгэндээ бит хоёрыг хэд дээр адилхан байна? Йоо, хөөе, хоёулангийн бүр 7 8 гэж шааж. Өө. Чи ч миний төрсөн. Та ч миний төрсөн хас юм шүү. Төрлөөр их Манай аав чи ингэдэй. Манай өгийнхтэй юм гэдэг шүү дээ. Тэгвэл биш манайх төвшин жаргал. Зүг шалгонд юм байна. Харин тийш биш юм байна. Дэлхийд дээр хоёлоо цор ганц л юм байна. Тийм ээ. Зя. Яасан муухай адилхан тууч юу те чи. Яасан муухай адилхан царайтай юм те нүд хөмсгөн. Харин хөмсгөн. Ножиж марыг ихрүүд. Чи ингэдэй ингээ хажууч байгаа ингэдэй айл ирүүч чаарэ. Ийм үнцэг байна уу? Юу яг адилхан байсан. хайр дүү минь ээ. За адилхан юм байна уу? За ээж нь сайн уу? За. Аав сайн. Аав сайн болж us. Let's go. Yeah. За тэгж байгаа таарай да. За бай. Юу байна та? Ага. Та стрим гэдэг үү? Гүтсэн амар таньдаг юм. Та хоёр намайг миний хүзүү хугарлаа. Та хоёрыг харах гэсээр яг. Тийм үлээ. Та стрим гэдэг мэдэн шүү. За намайг таах юм бол бид хоёр шууд дансруулж мөнгө шилжүүлээ. Тийм үлээ. Йоо. Шууд 10,000 төгрөг шилжүүлээ. Намайг яг таах юм бол би хэм бэ? За тана толгооноор зөрхгүй. Хэн гэдлээ та гэж. Над руу гэрэл тусадах юм яг нэг юм шөнийн төлмөл шиг над гэрлээ авчихдаг байхын дугуйж байна. За баярлалаа ёо. За та бичлэг хийхгүй байгаа зү. Яг одоо гуруулангийн 36200 үзэж байна. Йоо. Тэгтээ гоё. Манайхаа намайг дэмжээрээ одоолчих юм биш. За ингэж одоо. Та За намайг нэрээ тоглож таах юм бол намайг яг одоо таах юм бол 10,000 төгрөг. Би мэдэн шүү. Би таны та гурван бичлэг хийжсэн те. Ямар бичлэг хийжсэн? Хурмаа хийжсэн бичлэг Тэгсэн хийжсэн. хурмынсан мөн. За 40 шүү. Таны тэр бичлэг үзсэн шүү. Таны хинэр амар шүү. За ядаж манай айгуу гоё. Ядаж манай таны хинэр нэрийг Таны хинэр нэрийг шүү. Яа, байж гараа. Олон шүү дээ, олон. Хоёр юу гэж хайж байгаа юм Facebook дээрээс намайг хайх та. Таны хайхтай. Чи юу гэж хайж байгаа? Мэдгүй. За энэ хоёр 10,000 авахгүй мэн. Ой, төв ах биш. Миний асуултанд хариулах юм бол 10,000 төгрөг өгье. За, гэрлээс. За бич. Төг таныг үздэг шүү дээ одоо. За би харах хүнтэй ярихгүй гэрлээ асууж л ярьсан. На гэрэл бити тог таслаад байта. Пис. Хөөе. Чи хэд настай хүүхдээ? 17. Чи саяны хэлсэн хараалын П гэдэг үгийг Монгол утгыг мэдэх үү? Хэм би юу? Мэднэ. Би бол П уншаагүй. Яг наатлаасаа П гэдэг хэлсэн үг хэлсэн шүү дээ. П гэдэг чинь монголоор юу гэсэн үг гэж үтрээ гэсэн үг шүү дээ. Харин тий орс үг. Харин тий. Тий наатах чи нөгөө орс хэлний үг шилжсэн. Дөхүүлж гэсэн. Харин тий. Тэгэхээр бити тийм ухаарал үг л тээ. За нэг асуулт сууя та гураас. Та гураас сонсоод шууд 1 секундын дотор хариулах хэрэгтэй шүү заяа. Зөв хариулах юм бол би 10,000 төгрөг шилжүүлээ. За. Та гурав гомо хүүхдүүдээс зүхтаадаг алиалагчийг харсан уу? Хариулаарай. Харсан. Окей, гомо шин байна. Баяр үргээ. Голын залуу хариулаагүй энэ яагаад хариулаагүй? Би юу? Тий, хараагүй юм шүү. Үгүй хариулсан шүү. Би түрүүл дуурсан. Дахин дуураагүй. Нэг нь дуураагүй дээ. Энэ дуураагүй. Би түрүүл. Чи стил хараагүй байгаа юм биш үү? Асуултын сайн ойлгосонгүй юу гэсэн. Гомо хүүхдүүдээс зүхтааж байгаа айллагч харсан уу гэсэн. Гомо хүүхдүүдээс үү? Тий. Чи харсан юм хараагүй юм? Харсан.
Тэгвэл би таагаараа дахиад нэг асуулт сууя заяа. За. Хүн ингээ усан спортоор хичээлэхээр гоё биетэй болдог те. Тий. Тэгвэл халим ягаад тийм муухай биетэй? Далаан гүн юм. Үгүй. Тогтмол болсон юм шиг. Халим яагаад тийм бэ? Юуны биетэй адилхан биетэй биш үстэй. Амтан болохоор уу? Өгтөг хүн бас амтан л та. Хүн хүнчтэй. Өгтөг хүн чинь ой. Юу? Загасч хоёр тэр бүр үнэхээр хоорондоо хилцээд байдаг ш. Араа тэгвэл дахиад нэг асуулт байна. 2 дахь 4 дахь өдрийн дунд 3 дахь өдөр ганцаарддаг болов? Юу? Яа юу гэдэг асуулт суугаад байгаа юм бэ яага? Сэно. Юу бэнда ямар гоё нүрний баясгалантай залуу вэ? Баярлалаа. Яг тантай таарыг яг бодоол байсан. Тааруулах гэдэг зөндөө таарсан байна. Ямар гоё юм бэ? За сонсоохон. Чам ингэдэ. Наа төгөлдөр гэдэг. Төгөө. Тий, төгөө гэж боддог. Оо. Юу идэг? Юу идэв? Тойлон байгууллагт ажилладаг. Хуйлч. Цагдаа. Shit, цагдаа. Хүй, ямар их цагдаа нар үдээ өмөглөл дээр. Битүү цагдаа шүү дээ. Би өчтөр цагдаатай таарсан. Одоо чи цагдаа. Та ямар нэгэн ажиллагаа явуулаад байгаа юм энэ дотор? Үгүй. Окей. Зүг. Танай 22 тест. Гэтэ ямар жоох харагдаж байгаа. 10 жилийн хүчтэй. Яа, 16 17 гэж харагдаж байна. Дандаа тэгдэм үү гэсэн. 20 хизээч 22-тэй шиг харагддаг. Зүг. Чи бол клаб орж чадахгүй залуу байна те. Гүү. Чадахгүй те. Окей. Өөр асуулт энэ чамд суух юм байна уу? Асуух юм байна. Тулгамдсан чи яг орж ирдэг юм байна яг. Уг нь таарал зөндөө масандаа боддог байсан чи яг тулгамдаад яг орж ирдэг юм байна. Айгуу над руу асуух юм гаруу шүү зүгээр дий бичээр заяа. Та харах юм? Тийм харах юм та. Тийм харна штэ. Та наа бүр тийм блог хийсэн үү Instagram-аас? Яасан гинэ? Instagram-аас блог хийсэн үү шүү дээ. Чамаагүй. Би яагаад блог хийсэн гайхаад бүр яагаад блог хийсэн юм бол таа гэд. Би баргийн хүнд гаруудыг л блог хийдэг. Би өгөн тийм амар тийм юм таныг хийдэлж мэйлсэн тийм хүнд юм бичээгөө зүгээр амар дагаж магаал дэмжээл өгсөн чинь нэг өдөр л блог хийчих орсон гайхсан. Чи өөр нэг блоклцсон биш үү? Гүү би өөр таныг чи ингээд өөр Instagram-ийн аккаунт нээж байгаа дагцсан ш бүр. Ямар сони би чамаа блоклох эсгүй дээ. За чи надад өөр аккаунтаар яг жинхэнэ аккаунт нарыг явуулж би хайж байгаа блок гаргачих за. За тэгээ. Чи магадгүй намайг нэг муулсан юм битсэн бах та энэ тэнд. Гүү би таныг амьдралдаа нэгт блок хийzээв. Тийм тэгвэл андуураа блоклчтой юм бах та. Харин зөндөө дэмжижсэн шүү. За окей баярлалаа бро. За баярлалаа. Амжилт. Оо, дистриб зоо. Юу вэ? Юмгууд дэвэн сайхан. Дистриб зоо. Аха. Тэ. Таны дэмждэг шүү. Дэмждэг шүү хаа дэмждэг шүү. Би сая 3 ихний 3 секунд бараг ярьж чаддгүй болоо гэж бодлоо шүү дээ. Гэт гарч юу? Чам хийгээд. Отгон болд. Боги око. Боко. Окей. Таныг дэмждэг шүү. Баярлалаа. Би бас чамд дэмждэг шүү. Амжилт. Чи бол царайлаг залуу байна уу? Бэж ганц скриншот хийж байж. Ямар гей шит болчихоо. Окей, за. Эй. Монголын компьютер тоглодог залуу. Үгүй. Чи нөгөө залуу мөн биш үү?
Юу. Яа нэг Монголын guy. Окок. Фандерсэн. Chat. Сая дөнгөсөө таны стримс үзээд ороод ирлээ. No. Би ч мэдэн штэ. Чи чаг нэг Монголын guy мөн биш дээ. Blitz. My man. Окок. Мара ойлоо. Дөнгөсөө таны үдтэй ороод ирлээ. Чи Blitz байна. Биш. Чи Blitz чи үдчихэд ирсэн. Би одоо хайгаад die Blitz. Fuck байж байгаа Blitz Mongols. Bro. Биш. Амли. Бурхны нэр дээр. Би хавуулдаггүй би. Гүй чи мөн бэ. Чин дахин шаарда. Bro. Биш. Дөнгөсөө таны үзээд ирж ороод ирж. Таардаг л. За окей. Сонсох юу энэ да? Танд дөө ажиллаа гэлж. Чи юу дээ? Би газар нутагт. Big money. Оо, дорндод газар тусан дээр. За наа чи ямар юу вэ? Юу болж чинь хэрэг мөнгө гэргэлж айлаа сонсъё. Энд тэгэл ингээл юмаа дагээл. Наа чи юу энэ ч надад тайлбарлаад өгс. Надад дэлгэсэн дээр чи яг юу байгаа? Энэ дээр одоо юу гэдэг шилээ нөгөө donkey илчиг үү? Энэ. Окей. За. Энийг асааж унтраад өгөх. Энэ чинээс камераар хиндэг. Асааж унтраа. Дорндод өдөрт хэр их газрын тус олборлолтой юм? Ер нь цагтаа бол нэлээд олборлдог гэсэн одоо болцсон. Одоо нэлээд муу болсон. Цагтаа магтаа бол 10,000 тонн бондыг олборлдог гэсэн. Өдөрт үү? Сарын үгүй өдөрт биш. Сарын хугацаа, жилийн хугацаанд л явцсан. Одоо өдөрт бол муу болсон бахаа. Сард юм уу жилд юм айландны? Сард 10,000 тонн газрын тус олборлдог байсан. Окей. Яг эд үед байхгүй. Одоо бүр мууцсан, бүр амар юу хэр нөөц нь багасаад байна гэсэн үг юм уу те? Тэгээ нөөц нь айгаа багассан. Тэгээ эндээ ингээд яг юунуудаа асааж унтраагаал. Танаа уурхайн эзэн ямар Монгол хүмүүс юм уу? Дарганаар бол хятад. Өөрсдөө тэгээ Монгол ажил байгаа байх. Монгол ажилчид бол тэгээ эндээ ажиллал. Зөв. Дөнгөсөө таныхыг үзэл орж. Тэгээ газрын тусыг олборлонгуудаа яад энэ одоо шууд хятад руу экспортлж тийм. Шууд түүхий дээр нь явуулж. Тэгээ шууд түүхий дээр нь явуулдаг. Хятад руу шууд түүхий дээр нь. Зөв. Тэгтээ бол амар л байлаа. Одоо бол бүр мууцсан. Damn. Одоо тий. Манай хамгийн mig зөөгөө дуусч байгаа юм байна тест. За окей. За амжилт. Амар гэж байна. Ёо. Эхлэх. Төөгийн шатсан. Сая яг юу болчихсон бэ? Hey Jiwoo, what's up man? Jiwoo би Jiwoo-тэй адилхан гэж үү? Чи Jiwoo биш юм уу? Shit, андуурч sorry. Амар адилхан харагдаад. Wow. Гоё. Тэнийг үзэндээ байлаа шүү дээ. Хүлээл. Тийм. Ямар хүмүүс байна энд? Янз юм нөө тэгэл сэн ах нар байж л юм. Юу байх нь биш юм бэл. Хуцаа дөрөнд наацсан гэл. Зөв. What's up man? Юу сонсогоо. Түрүүн YouTube дээр лайв стрим үзэж байгаа. Тэгээд ороод яг хөлгүүлээ гэж. За асуулт. За бид нар харуус гэдэг уух юм гаргалаа. Газтай ус байх уу, айраг байх уу, зүгээр ус байх уу, эсвэл energy drink байх уу? Аль нь уйлж авах уу? Energy drink бол уухгүй. За. Тэр нөдгөө. Тэгээ айраг бол угаасаа байгаа. Угаасаа байгаа гэдэг нь тийм лаацтай айраг байгаа яа гарцсан байсан. Байгаа. Тийм. Тэмүүт хийж үзсэн. Кац тост юм байна. Кац тост юм.
За тэгвэл газ гаргууд бол бро уух юм байна штэ. Нуу. Got it. Би гарангуут нь чам руу явуулнаа заяа. Тэг ёо би амар авна. Гэтэ лаацтай ус гэхэлэр ус сонирхолтой. Би сая нэг зүр Black Water гэдэг YouTube-ээс эсэж бүр зүгээр хараа өгдөө ус байд юм биш үү? Тиймэрэн дээ хараа өгдөө ус байл юу юм те яг утгаараа хараа ус те. Тэгээд тийм электролит өдөртэй зинк өдөртэй бас тийм ус байд юм байна. YouTube дээрээс хайсан ус гарч ирж ирсэн шин. Хүй нэрнгээс наа чиг хар ус гарвал явна амир. Харин байсан. Wait. Black water drink юм хааш юу гэж яах юм? Зүгээр Black Water гэлээ хаасан. Тэг шорт дээр наад ирж ирсэн. What? Тийм байж төө нэрнгээсээ. Тэг би бүр харж ашаа. Гаднах юм юу н гялгар пластик тэгээ доторх нь харуулахаар Тэнгуүтлээ уух юм хараагаас тээ. Damn. Яаж харуулах юм бол тийм сод үзэхгүй. Гэтэ сонирхолтой юм бэл. Тийм байна. Эвгүй л юм байна. Яа. Бэж би яг н ууж байгаа бичлэгийг хараад дайла хар усна хаана. Тэс би нэг тухтаа үзье. Ойлголоо. Nice. Гой санаа хэлсэн баярлалаа bro. Йоо, танаас нэг юм асууя. Би хэднээс тамшиг ярьж байна. Чөө 22.7. За болж зөв. Би 20 гэхдээ одоо 22 хүрэх чинь. Тэгвэл яг биологийн насаараа л явж байгаа юм байна. Тий, нөгөө би утастай байж байгаад үнсээ засуулсан чинь амар шигнэлээр толцохгүй. Shit, чамайг чатан дээр 27 гинэ. Бро, what? Яаж 27 вэ? Үсээ амар тэнийг л байна. Магадгүй чи ингээд шахаа суугаад ирүү чи ингээд нуглараад ингээд энүүгээрээ өөхлөлттэй юм шиг харагдаад нүүр нь ингээд хавганцсан юм шиг харагдаад байгаа юм болов. Oh shit bro, нэг хүн бүр чаа 40-тэй гэж. Bro, you look 40. За нэг юм хүү цаар таарч Аа, байна. одоо шал чи яг одоо бүр яг 17. Яг нүүрэндээ гэрэлцэх арай өөр байна. Тийм байна. Тэгээд чинь ирүү чи ингээд цэвэрхэн харагдах байгаа гэж байгаа байхгүй. Бро, ирүүнд өөх ороод бол тэгэл ер нь эрэгтэй хүн бол амар хөшөө харагдаж шүү дээ. Эрэгтэй юм. Би нөө сайн ингээд шагаас утсан чинь тэгж байгаа юм байна. Тий. Чи ирүүний хүзүүний булчин чангалах дасгал мэдхүү? Мэдгүй. Тэр ихтэй нэг юм зажилдаг юм аавь гэж бодож байгаа. Тэр чинь болохоор ирүүнийх хүзүүний булчин чангалдаг арга мэдхүү? Би ч юм зааж. Зөвхөн энэ мэдгүй. Чи ингээ орон дээр ингээ дээшаар хөвтөн штэ тий. За. Толгойн доор юу ч үж болохгүй заяа. Ингээ орноосоо толгоогоо илүү гаргаад хөвтөж байгаа дээшиг инг. Тэгэхээр чи ингэнгүүд энэ гарч ирж байгаа, зин чангарч байгаа. Эн чин томорно. Оо. Yeah. Туршицнаа right. Тэгээ өдөр болгоны 30-30-ыг хийгээд байгаа. Тэгээ сар ихт бол ой ингээд амьдралдаа хийх ёстой хамгийн зөв зүйл чинь танд зүйл чинь юу байсан бэ таны? Хийсэн хамгийн зөв зүйл чинь. Хийсэн хамгийн зөв зүйл үү? Хамгийн гэж хэлэхэр ч ямар хэцүү вэ? Тэр л байхгүйсэн бол бусад бүх юм байхгүй байх байсан юм уу? Миний талаар би бизнес руу орсон л гэж бодож байна. Гэхдээ бизнес руу ороагүйсэн бол өдөд болстой гомөрч явж явах байсан. Тэгээд танаа чатныхнаас сая юу. Тэгээд бас танаас бас дахин нэг маш ингэж хэрвээ цаг хугацаагаар аялах боломжтой олдвол за юу. Нэг л удаа за юу. Гэтэ ашиглах шалга бүгд ер нь ашиглах уу? Ашиглавал ямар үедээ юу ирлэх вэ? 2012 он руу буцаж очоод $1000 биткойн авна шүү. За. Биткойн авах уу, Чингис хаантай уулзах уу? Энэ хоёрын нэг бах та. Оо, Чингис хаантай уулзах юм байна. Чат юу гэж болж байна манайхаа? Чат яах вэ? Биткойн уу, Чингис хаан уу? Нэг нь сонго. Кадр хормоо хийснийхаа дараа ер нь нэг тийм амар шууд огцом ингээд Монголын түүх хисторийн тэргээ фокуслаа явцсан дээ. Тэгсэн. Тэг яг анцаараа тэр үеэслэх шүүс. Харин угаас живцсэн шүү дээ шууд. Тийм тэгээ шууд юу дэр нөө хар орон дээр очиж мочаал. Тийм. Тэгэл ерөн солиорч ш. Тэгэл гэтээ яг миний ингээд живэд байгаа амар нууц гэх юм уу? Би хүмүүст ярихгүй байгаа шалтгаан байгаа. Гэтээ тэр миний ашиг сонирхолтой ерөөсөө нэг тийм холбоотой. Би нүгээр ямар нэг юм хийх гээд байгаа даа биш. Зүгээр ярихгүй бол болохоо болж байгаа амар юм сонссон би. Гэтээ хамаагүй нэг олон нийт бас хилээд яриад байх юм бол аюултай. Гэтээ зүгээр ер нь хин нэгэн ямар нэгэн байдлаар залуу үед ярихгүй бол амар юм ирж байгаа юм билээ бид нар тэр. Юуны тухайн түүхийн энэ соёлын довтлогоо маягаар уу? Монголтой холбоотой. Монголчуудтай соёлын довтлогоо маяг юм байна. Өв соёлтой холбоотой. Гэтэ ингээд TikTok-ууд дээр, Reel-нүүд дээр ингээд ер нь нэг тийм түүхийг гуйлсан юмуд ч амар олон болоод ирсэн л шүү дээ. Яа, Казак, Узбек, Туркуд бүр алж байгаа юм шүү дээ. Алж илээ.
Наад модон шэнүү чи манайхан Чингис чи манайх л гэж байна. Харин Тэгсэн. тэгээд доор хэрэлдээд бүр ингээд үнэхээр засархааргүй угаалгуулсан байгаа гарууд. Харин тэгтээ тэд нар гэхдээ тэгээд Шит. Цаг гацсан. Гэсэн хайлт гацсан. Тэгсэн. Тэд нар яасан? Хийдэг контентууд нугасаа бүр зүгээр шууд ингээл Монгол гэр дотор сэрэл хоол игээл илгаал дээр мах нядлал тэгэл амар юм гэдэг шүү дээ. Угсаа Монгол яг тийм бараг бүхс баярмал амар тийм Монгол гэр дотор контент хийж байгаа да. Йоо ямар амар юм илч нэрээ тийм ч төвөө. Монголоос яг ингээд Монгол өглөө гэр дотор сэрээд тийм хийж байгаа юм байхгүй. Би зөвхөн Монгол баярмаг гэсэн. Баярмаг гоё шүү. Тийм байна. Баярмаа байгаа юм байна. Нямка гэдэг нэг хүн байгаа. Бас нэг манай модель бэлгүүнгээ залууныг гэрт унтаж босч сэрээд амьдарч байгаа юмнууд оруулж ирсэн. Тэрнээс ч бусад өөр ямар ч хотын төв инфлюенсер ямар ч нөлөө бүхий хүмүүс рэпер хинч тэхгүй байгаа юм шүү дээ. Нэр тийм биш үү? Намаг стрим дээр шонхроо аваад ирээч гинэ. Би дараагийн стрим дээр шонхроо авчрах уу юу гэж бодож байна? Авчир. Окей. Банхар аваад ирэх бас. Болохгүй яа болохгүй гэж. Окей. За ойлголоо. Хой зүгээр та түрүү ярьжсэн шүү дээ. Энэ зүгээр сүлжилээ хөвөл ханаас стрим хийнэ гэ зүгээр. Тийм. Банхар юутаага шонхортойгоо зүг стрим хийж шууд хөдөө тий. Ингээл Монгол гэртээс ирэл. Day in my life. Монгол гэрт 24 цагийн стрим хийвэл амар юм биш. Өглөө осоол ингээл тэ нохоо мохоогоол. Бүтэн өдөржингөө. Тийм ээ тий. Түлстэй алах юм биш төө. Тэгээ Монгол гэр дотор сэрэл өөрөө хоолоо ээждэл. Тий. Тэгэл гоё ингээл гал мал дуграал час пас гээл дуурж мураал хоол моолоо игээл үзлэгаал. Шонхроо хооллол тэ нисгээл. Тэгэл өөрөө модаа хаглал. Халаадлээ. Сүтээ цаашаа. Зүр үзэж байгаа хүн баг үзээд ингээд оюун санаа нь тайвшрах. Бүр ингээд тэгээд би бүр одоо бүр яагаад ч хойноос нь борооны үнэр бүр ингээд үнэрч чинь. Чигний үнэр. Чи ер нь жоохон урлагийн юу талдаа жоохон мэдрэмж өдөртэй үгүй юу? Мэдхгүй байна. Гүү хаа. Үгүй юу. Гансан тамхит тал гинэ. Яа, ганс тал те. Тэгэл амар гоё өглөө гоё өрөмтөө талах хэдэл, борц гэдэл. Өдөр гоё мах чанж идэл. Яа, хурдан зам болоос тэг айраг уугаал. Ёо, гадуур халуунд алхаж алчаа орж ирээд бүр хүтэн гоё айраг уугаал. Яа, бүр юм хүүтэн сүтээ цайд нь штэ. Тийм. Ёо. Яа, хаяаны дор хонолцсон нөө. Хойнтэй, питантай. Өглөөс ирээ шууд питанаас нь ууж муугаал. Энүүгээр гойж бол. Ёо, тэгээд өглөө нүрэ угаахтаа ингээд гараа ингэж жагаад алхан дээрээ ингэж жагаад гэж угаа. Ёо. Real Mongol shit те. Тэгээ таныг нөгөө тийм даа тийм түүх соёлтой Монголтой холбоотой контентууд хийгээд эхэлсэн чинь би бас нэг тиймэрхүү юм хиймээр санагдсан л яг ч амар таныг тэгээд хойд тийнэр бичлэг үзсэн юм аа ингээд хормоо яж хата тэрнийг ингээд түүх рүү ороод ингээд амар донтцсон гэдэг нэг клип үзсэн. Тэгээд тэрнээс хойш би бас ер нь аягүй донтцсон заяа ингээл битүү модон шаны түүхэн шал сонирхол тэр нөгөө нэг YouTube дээр байдаг юу гэдэг штэ. Од мөндрийн бичлэгийг битүү үзсэн. Nice. Уусаа бүр тэгээд тахлаар нэг живчих юм бол уусаа бүр ингээд тийм билээ. Би од мөндрийн маратхан хахта лайв стрим хийвэл яах вэ? Ёо, хүнүүгийн түүхийн талаар лайв стрим хийвэл амар юм шүү дээ. Амар биш. Цаадах чи манай энэ яг хажууд жимд явдаг шүү. Тэр цуг нэг жимд явдаг. Тааш нүд амар ойрхон юм биш үү? Yeah. Тэс би нэг наатаж бодё. Боди. Нач бол аим гойсон санагдаж байна. Би бол үзнэ. Би бол тэгээд таныг хараад тэгээд угаасаа би яалтч байна. Сайгацсан. Намайг хараад л гацсан. Таныг хараад тэгээд угаасаа яг тийм юм өөрөө хэсэг сонирхоод рийлнэр ус гарч ирж байгаа штэ. Од мөнд бишлүү. Тэгэл цаанаасаа хаснараал умгшаал вау гэл. Тэгэл твитс орсон чи бахан тугны хэрүүл болоод. Талбан дээрс гоё юм үсгэсэн штэ. Харин нэг хэсэг зүгээр шууд талбааны 7 хоног явсан бохоо тэр. Яа. Гэтэ иймэрхүү ингээ хилцүүлгүүд явах нь зүг бохгүй юу? Одоо ярих чинь буруу шүү дээ. Ярилцсан гэдэг чинь айгүй эрүүл зүйл шүү дээ. Нэгнийхээ үзэл бодлоодыг сонсож ингээд хүлээн зөвшөөрөлцөн гэдэг чинь өөр. Та туулгын тэр нөгөө нэг хурдны зам дээр юу гэж бодож байна? Би яг нарийн тэр шинжлэх ухааны юм мэдхгүй байна. Одоо ингээд хитэн гүүр тавиад яаснаас яг
ямар их гар цохирол учрах юм. Яг үнэхээр аюултай юм уу? Үнэхээр аюулгүй юм уу гэд. Гэтэ зүгээр миний мэдж байгаагаар эртнээсээ хойш бид нар ер нь голоор ингэж оролддог хүмүүс байгаагүй баха. Мургасаар. Тэгэхээр хэдий ингээд технологи бид нар сайн хийж чаднаа маднаа гэж байгаа ч гэсэн бид нар ингээд тастаад энэ ч буцаа ургачнаач гэдэг юм уу ингээл янз бүрийн ингээл тайлбар тавиалж болно л да. Гэтэ зүгээр ингээд Монгол хүнд ингээд нэг юм цээрэлдэг ёс байх хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо ингээд за магадгүй ингээл да. Нэг хүн уурга газар тавьчихсан бай. Дээгүүр нь Монгол хүн уурган дээгүүр алхахдаггүй гэ тэ. Гэсэн чи би дээгүүр нь алхачихгоот энэ зүгээр л модтой дахиад уурга аваад өгчийлтөө гэж би хэрэлдээ суугаад бай. Тэ хугалчингуудаа би тэгэл скотч тал өгчийлтөө гэл ингээд бай. Гэтэ тэр чинь яг анхнаасаа угаасаа уурган дээгүүр алхахдаггүй гэдэг нэг юм ёс зүйн юм байгаа штэ протокол. Тэгэхээр би бол ингээд яг Монгол хүмүүсийн тэр нэг юм өвлөгдөж ирсэн ямиг бити эвдээсэл гэж үздэг байхгүй. Ингээл эвдээд авчихсан бидний чинь баг багаар дасаад байгаа байхгүй. Тэр голон дээр гүр тавь те. Ингэж л байдаг шүү дээ. Уурга нь ямар хамаатай. Энэ Монгол хэр яад. Шохор бахар яад ингээл тоохгүй тоох эвцэр стандарт нь унсаар аваад сүултээ бид нар ингээд уламжлах юм бидэрт ингээд өвлүүлж захисан юмнууд нь сүултээ орхоо олчих байхгүй. Баг багаар ингээд эвдхийг хүлэн зөвшөөрөөд ивэл. Тийм л ах та. Яг зүгээр яг ёс уламжлалт талаас нь үзэх юм бол тийм л ах зүгээр яг тийм юугаар бодохгүй зөв яг хөгжил талаасаа бодох юм бол ер нь байх ёстой юу байх ёсгүй юу гэж л бодож байгаа. Бэж болно л та мэдээж бэж болно. Гэтэ би зүгээр одоо ингээд яг бид нар хөгжил гэдэг нэг тодорхойлт байгаа шүү дээ. Барууны хөгжил юм амар их хотчоол өндөр байшин барайл метр квадратын үннөөсөө нэг 4 хан дотор ингээл ямар ч байгалийн юм байхгүй нарны гэрэл авахгүй ингээл амьдрал ингээл энэнийгээ ингээл бид нар хөгжил дэвшилгээл нэрлээлээ. Гэтэ ингээд аз жаргалтай байна уу? Миний амьдрал үнцэнтэй байна уу гэдэг ингээл асуудлууд яригдэн шүү дээ. Би бол зүгээр л хэдэн мянган жил хүн төрөлхтөд яаж амьдарч ирсэн тэр нь хамгийн бест арга гэж бодож байгаа. Сүүлдээ бол баг. Өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн арга нь яг юун зүв байсан. Тэрийг харин эвдчихгүй хүн шиг яаж орчин үеимтэй уусах уу? Холбогдсон. Амьдарсаар ирсэн арга нь гэдэг нь яг юу юм? Одоо жишээ нь юм баггүй. За би ч бүр амар юм хэлээ заяа. За. Би задлж байгаас болохын үгүйсэх мэдэхгүй. Намайг ус шүүмжлэх хүмүүс ч гарч ирэх байх. Би ийм юм сонссон. Нилийн гүнзгий ухдаг хүнээс шүү. Нилийн юм судалдаг хүнээс. Хойд Америк төв байгаа шүү дээ. Хойд Америк төв чинь Америкуудын газар нутаг биш шүү дээ. За. Энэ бол индианчууд байсан те. Тийм индианчууд байсан. Индианчууд эхлээд нэг жоохон газрыг Америкчууд одоо их британчууд тэр ирж байгаа Португалуудад амьдрах газар өгсөн. Дараа нь тэднийг бүр ингээд хомроглон устгасан нөгөө зүүн гарын хаант улсыг устгадаг шиг. Алсан, хядсан, газрыг худалдаж авсан те. Бүр ингээд тэднийг устгах бүх ашигласан технологи Монголд хэрэгжиж байгаа. Гэж байгаа байхгүй тэр хүн. Тэгээд юу гэсэн чим indigenous хүмүүс биш үү те. Буюу ийм байгальтайгаа ойр амьдардаг. Ийм яг дэлхийн уугуул иргэд шиг. Дэлхийгээ сүйтгэдэг. Дэлхийтэйгээ ингээд нэг болж амьдарч чаддаг нэг ийм хүмүүс биш үү. Одоо Warcraft-ор бол ийм elf шиг хүмүүс. Ийм хүмүүс чи яг хаагур байгаа гэхээр ингээд North America, Central Asia гэл ийм хэд хэдэн газруудад байгаад байгаа байхгүй. Австралийн тэр эртний индианчууд шиг хүмүүс эдэргэл те. Тэгэд энэ хүмүүс юу яадаг вэ гэхээр одоо энэ орчин үеийн хотын соёлын бүтээсэн суурин амьдралын бүтээсэн тэр өндөр градус дайрах биш алкогол 40 нэмэх градус дайрах. Эдрийг ходоодон доторх microbiome тэр ашигтай бактери нь угаасаа задлж чаддаггүй. Одоо илэг нь орж ирээ тэрийг шүүж чаддаггүй. Угаасаа цаанаасаа тийм гентэй. Одоо өөрсдөө яаж чадах юм бэ? Угаасаа тийм гэж байна. Одоо ингэж чи бодохгүй ингэж. Тийм одоо бид нар бүр ингэ Индонезиас цаашаа бүр ингэ тэр одоо нэг Моана дээр гардаг шиг тийм харал дээр амьдардаг хүмүүс ч 40 градус ярих өгөөдөх юм бол энэ чинь ингэ тэр хүн тийм дасааг байгаа шүү дээ. Одоо бид нар хятад очоод зарим хоолыг идээд гүйлгэн. Зарим хүмүүс Монголд ирээд энэ адууны махыг чи идээд гүйлгэн те. Энтэй адилхан ингэ зохицохгүй юмнууд байгаа шүү дээ. Indigenous хүмүүс буюу байгальтайгаа ойрхон амьдардаг яг ийм лайфстайлтай хүмүүст өндөр градус ярих зохицдог. Одоо нэг асуулт байна. Би жамсны солиот юм асууя заяа. Энэ тэр хүмүүс баг хамгийн ойрхон гэж бодож шүү тэгэхээр. Тийм. Тэгээ одоо би чамс нэг юм асууя. Арчлал гарахаас өмнө 1990-ад оны хүртэл Монголд ирчүүдийн цалин юугаар тавьдаг байсан бэ? Төвлөрсөн төлөлгөөд эдийн засаг байх үед. Монголд ирчүүдийн цалин юугаар тавьдаг байсан бэ? Ер нь тэр социализмыг бүтээх гэж явж байх үед хүмүүс цалингийн юугаар тавьдаг байсан бэ? Мал. No. Архиар. Бүр Монголд уу? Дэлгүүрт давс архинаас өргөж байгаагүй. Би нөгөө нэг Египтийн пирамид байгдахад бүр ингээд нөгөө нэг шараа аргаар цалинжуулдаг байсан гэж сонсч байсан. Гэтэ би арх марх гэж бодсон л. Гэтэ яагаад ч ардчлал үүсч 1990-ад онд
архиар Яг цасан нөгөө тавьдаг нэг байсан. угаасаа амар тийм Би прогресс мах л та. би өөрөө 91 оных байхгүй юу? Би 2000 онд би жоохон байхдаа би сандаг байхгүй юу? Амар гэр бүлийн хүчирхийлэл зодон цохон аав нь хүүхдүүдэд зоддог бүр амар юм байсан заяа. Бүх подизэнд бүх айлд баг тийм байдаг гэсэн. Дээрэс нь амар их тараншааны хүүхдүүд байдаг гэсэн. Аав ээжээсээ зудаацсан хүүхдүүд. Тэгээд хэрвээ ямар нэгэн гадны бодлогоор тэ энэ indigenous хүмүүсийг үгүй хий гэх юм бол амархан бохгүй. Нийгмийг нураах амархаар чи гэр бүлийг нураах. Гэр бүлийг нураахын тулд угаасаа нэг л хүнийг нураахад гэр бүл нурчдаг. Эр хүний нураахад гэр бүл нурдаг. Эр хүнийг нураах хамгийн амархан арга юу вэ? Indigenous эр хүнийг. Fuck ярих штэ, архинд оруулах. Тэгэхээр би зүгээр энэ мэдчлэн Монголд соёлын бодлого, тэ улс төрийн бодлого гаднаас маш их юм явсан. Бид нар яагаад ингэж ийм архины сонин гачин соёлтой болцсноо бид нар өөрсдөө ч ойлгохгүй. Монгол хүмүүс нөгөө таны түрийн ярьсан тэр нөгөө нэг Монголд ялцгүй яригдахгүй бол хэлэхгүй бол болохгүй болж байгаа тэр зүйтэй холбоотой юм уу? Яа, энэ бол жоох хэсэгт нь харин тийм ээ тий. Тэгээд чи харах юм бол шүү дээ монголчууд түүхэндээ хизээч одоогийн шиг ийм амар архичин байгаагүй. Ийм амар илүүдэл жинтэй бүдүүн байгаагүй ирчүүд нь. Чи Чингис хааны их засаг хуулийг уншсан ч тэр сард хэдэн удаа арх алкогол амсаж болох вэ гэдэг юм жоохон хуулиуд байгаа. Тэгээд тэр чинь 40 градустай архич уухгүй. Нэмэл нэрх чинь 12 2 л баг. Тэгэхээр тим юмыг сард хэдхэн удаа уухыг зөвшөөрдөг байсан те. Тэгэхэд одоо хүн 40 хүрээ дөнгөж амс, 50 хүрээ 50 амс гэдэг байсан. Одоо тэгэхэд хэдэн наснаасаа бид нэр 40 градустай арх ууж байгаа. Тэгээд 30 гараал ирчүүд нь бүгдээр хөдөлгөөний боломжгүйтэй дутагдaltaй бүгдээр юм бүдүүн болж байгаа. Тэгээд тэр чинь дагаад секс бүгдээрээ муудна, секс дагаад гэр бүлийн харилцаа муудна. Эрэгтэй хүн тестостерон багасаад ирнэ, эстроген өндөр болон гомдлон шалчгана Facebook дээр хэрүүлхийн зүгээр ингээд улс даяар нь сул дорой ирчүүд болгоцсныг хинч анзаарахгүй юм санагдаад байгаа байхгүй. Бүх ирчүүдийг. Гэхдээ угаасаа яг тэр үеийн архитлын хэмжээ амар өндөр байсан бохоо. Манай аамаа хүртэл ярьж лээс амар их архитдаг байсан гэдэг. Шүтис мэтис чинь бүр сапаа лапаа байсан гэсэн шүү дээ. Яа. Тэгэхээр энэ мэдчлэн зүгээр бид нэг хараа шүү дээ. Бид нэг ингээл Чингис хаан ингээл цээжэд хэлэл модон шаны хүннүү юм байсан гэж дэлж байгаа. Гэтэ тэр үеийн зүгээр эрэгтэй хүн ямар байсан гэж төсөөлөөд одоо байгаа эрэгтэй хүнтэй харьцуулахад нэг л юм off те something's wrong. Нэг л юм биш байна. Бид нар эзэж өмнөх шиг биш байна. Бид нар шал өөр болсон байна. Нэг юм буруу яваад байна. Тэгээ харахаар эн чинь ихлэ хооллолтоос идэж ууж байгаа юмнаас баг багаар байгаа байхгүй. Сэтгэлгээнээс ингээл амар их юм байна. Бид нар засах маш их юм байна. Тэгээд ганц юм хэлгээд бро би чамайг энэ сэдвэр надад ярилцж байгаа ч амар баярлж байна. Магадгүй энэ клип тасдагдаад аюулгүй олон клип үдэж болох бах. Бро бити тэрнээс нь ичээрээ. Яг тэр бид нар зөв юм учраас ганц юм юу гэхээр яг залуу үеийн энийг ойлгож эхлэх хэрэгтэй байхгүй. Одоо би нэг 40 гарцсан 50 гарцсан хүн дээр очиод аха одоо амьдралаа өөрчлөе гэхээр чинь тэр хүн чинь юм тагтарсан цемэнчиг болцсон байгаа шүү дээ. Тийм шүү. Тэгэхээр ганц юм залуучууд нь энийг ойлгоод лайфстайл өөрчлөөд арх ухаа ойлоод тэ айрыг цагаан дээр угаа ороод тэгээд дасгал хөдөлгөөнтэй болоод бро ингээд түүхээрээ бахархаад ингээд ирнэ гэдчил жигхэн соёлоо хамгаалах гэдэг юм шиг шүү дээ. Түүл ингээд таны бодлоор зөө одоо ингээд бид нэр жинзинер одоо ингээд цаашдынхаа соёлыг авч явахыдаа яаж ингээд югмэр чинь бэ? Хандах ёстой бай. Яаж хичээх ёстой бай бид нар? Мэдээж од мөндрийнхэнд бол талархаж байна. Subuda Pictures дээр талархаж байна. Эдрийг бол үзэх ёстой. Гэхдээ зөвхөн үзээд байгаад байх юм бол ямар ч өөрчлөлт гарахгүй. Одоо өөрчлөлт бол зөвхөн үр дүнгээр ирнэ шүү дээ. Бидэрт ингээд амар их итгэл омогшил төрөөлээ заа. Би Чингисийн үр удам гэж орилоо ямар ч үйлдэлгүй орилоодох юм бол зүгээр тэнэг очих байхгүй. Тэгэхээр амар үйлдэл авах хэрэгтэй. Үйлдэл авах гэдэг нь юу гэхээр бид нар ялчгүй бизнес хийх хэрэгтэй. Бид нар ялчгүй мөнгөтэй болох хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний иргэн төрний бүх улсууд айгүй хүчрхэг санхүүгийн хувьд. Бид нар өөрсдөө айгүй сул дорой, бид нар айгүй ядуу. Тэгэхээр бид нар тэдэрд очиж ажил хийнэ. Тэгэл бид нар боолын ажил хийгээл. Та Монгол бичиг сурсан уу? Монгол бичиг сурсан уу? Бэлдэл байгаа шүү дээ. Би iPad-н дээр өдөр болгон бэлдэж байгаа шүү дээ. Оо. Зүгээр юм хуулан бичлэг хийж байгаа юм одоохондоо. Удахгүй би яг багштай бэлдэх юм. Манай багш гадагшаа явцсан байгаа. Удахгүй эренгүүт нь бүр бэлдэнэ. Би баг таныг бараг Монгол бичиг одоо баг сурцсан байгаа хта сурж байгаа хта гэж бодож лээс. Сурж байгаа. Гэтэ анх зүгээр ингээд би чинь бага ангитай ч юм уу дунд ангитай сурч байсан шүү. Тэгэхэд жоох юм үлдсэн байсан ингээд унших гад байдаг гэсэн. Одоо ч тийм ингээд уншгаал оролдоод хахаар угсаа амар хурдаас сэргижэл. Тэгээ одоо нэг уусаа хууль гарсан шүү дээ. Бүх юм чинь одоо ингээд монгол бичгээр болоод байгаа. Баг багаар яваад эхэлсэн байсан. GS-ийн гадах гэрэл нүртэл монгол бичиг болсон байсан. Тэгээд их газруудын лаунчнуудын тэг өрөөнийх нь номернууд монгол бичиг болсон байсан мөн. Тэгээд том яамны гадах барилгуудын үүднүүд монгол бичиг болсон байсан. Би энэ дээр амар баярлж байгаа.
Яа. Нэг юм яг би яг энийг бас мэддэг хүмүүстэй ярьсан чи хэрэгжилтэн дээр нь хяналт тавьж чадахгүй байгаа гэдэг жис. Хоёлоо бол баталсан. Хүмүүс сайн дураар хийгээд байгаа боловч яг ингээ энийгээ өөрчил гэж араас нь тэгж явж чадахгүй юм шүү. Гэтэ тийх байх. Гэтэ заавал тхийн хүлээгээд авах хэрэггүй. Миний бодлоор зүгээр бизнес хийж байгаа хүмүүс нь өөрсдийнхөө логоноос эхлээл Монгол бичгтээ болгож яхад л гайгүй байх. Баг багаар өөрчлөөд өөрчлөснүүд нь гоё ядаж тэрийг сторитод пост оруулаад те бусдыгаа урайлаад сүүл дарахад Mishit XP-ийн ажиглан JS заавал хаягаар Монгол бичгээр болгоцсон байсан. Nice. Тэгээ манай хуучин ажил дээр яваад очсон чинь манайх би Ирсанд ажиллаж байсан байхгүй. Тэгээд хуучин ажил дээр яваад очсон чинь ингээд гадна хаягаар Монгол бичгээр болгоцсон. Бүх өрөөнийхөө номерыг ингээд Монгол бичгээр болгоцсон байсан. Би мөрөг харж чад ваа ямар гоё юм бэ гэдэг. Яа, тийм болж эхлэх хэрэгтэй дээ бид нар. За баярлалаа бураа. Яхад гоё байлаа. Тэглээ, стого ярилцлаа баярлалаа. За амар. За манай стрим үзэж байгаа хүмүүст хэрэгтэй мэдээлэлд очиж байна уу? What's up man? Hello. Ямар сонирн бэ? Ямар гоё мэргэжлийн микрофонтой залуу вэ? Хоёул микрофонороо тулах уу? За яах юм надад би чамд 3 үг өгөх юм уу? Үгүй. Ярьслага шууд ингээд лайв стрим ярьслага юм уу? Энийг би зүгээр хоолойгоо бичих гэж авсан. Чи хоолойгоо гоё сайжруулах гоё арга техник байна уу надад зөвлөх? Арга техник би сайн мэдэхгүй зүгээр л цаанаасаа л юм дуурайх дуртай байсан тэрүүгээ дагаад хоолойгоо өөрчилж сурсан гэх юм уу? Бро гоё чиний дуурайх юм сонсё л доо. Чин юу ажиллах юм бэ? Юу гэж болох юм? Момд стунтийн дамж жана юм байж болох юм тий. За сонсоё. Ой сандга чи надад тэгж хийдгүү штэ. Шэн өөр Энгвэ 9 таан надад ингээд лайн апод орж ирэхгүй байл та толгомдоод байна. Гинт ороод. Тэгсэн бро сайн адилхан болж штэ дөгч штэ. Чи надад яг саяныхаа өгүүлбэр гэлдэ би нэг дуурайгаад үзье да. Үгүй 9 таан. Шийг тэрний өмнөх нь нөгөө яг юу гэж хэлээ яг дамчаа ноёных нь. Үгүй самдга наадах чинь тэгж хийдгүү штэ. Үгүй самдга наадах чинь ингэж хийдгүү штэ. Болж байна. Яа. Тэг ингээд дуурайгаад тагтсан тэгээд аманд ороод ирч тийм дуу жишээ нь бүр илүү бүдүү хоолоо гаргая гэвэл илүү хүчтэй хоолоогоо шахтагч байдаг ч юм уу тий. Бро чи хөөмж чадах уу? Чи нэг өөрөө дандаа ингэж оролдож үзээгүй байна. Хөөми бол оролдож. Чи оролдоод үзтээ. Би ямар ч багш байхгүй ингээд. Ямар ч багш байхгүй би оролдоод нэг 7 хоног жана. Чи сонсч үзэх үү? За. Бажгаар одоохон би яг нэг жоохон эхлээд нэг олсон шүү хоолоогоо. Гэтэ яг өөрөөрөө сурсан гэхэд бол сонсголонтой сонсогдчих штэ. Ямар ч багш байхгүй. Би харин нэг кула гэдэг нэг дуу байсан. Нэг бүрэдийн залуугийн тэрийг сонссон ч амар гоё гэд харна дөрөөс ороод хоол орчихсон. Гэтэ саяныхаа хөөмч дотор амар олон янз байгаа штэ. Хархираа мэрхээ. Миний болохоор энэ зүгээр хархираа юм шиг. Тэг би ордож үзэхээр яг би яаж яхад нь сая өчтөр ханиад хүрсэн. Хоолоо бас нэглээ юу болцсон л байгаа дээ. Зөв. Одоо юу стримтэй байгаа юм уу тий? Тий. Ер нь бол маргааш айгүй олон клип гарчих واخа хоёулынгийнх нь ярианы. Damn. Үзнэ гэж яад. Тэгэрэ. Маргааш мэдгүй манайхан хизээ тасдах юм байгаа нэг л тастаал эхлэнгүүт нь. Зя. Ер нь энэ омиглоор амар олон жоохон хүмүүс их орж ирдэг болсон байлээ. Яг тэдрээс амар тилт авч гин яалтчихгүй. Ингээд хүнтэй ингээд гоё яриа өрнүүлээ сэдв сонгоод ярий гэдгийгүүд нэг бацаад орж ирээд троллдоод ангууд. Тэ зарим нь гарч ирэх жишээний. Окей, за би чамтай жоохон ярилцъя л та. Чи хэдэн настай хааны үеийг цааш юу зорж байгаа?
Би одоо 21 настай одоо 6 сард 21 нас хүрнэ. Тэгээд Европт байдаг. Европын Чех улсад. Nice. Монгол байхгүй юм биш үү? Тэ Монголд байхгүй байгаа. Энэ дээрээ 2 жил болж байна. Ажиллаж байгаа. Зүгээр зорилго нь гэвэл зүгээр аялж үзье те гадаад орноор явж үзье гэсэн зорилготой ирж исэн. Тэгж нэг амар мөнгө хураая. Тэ туршлага хуримтлуулъя гэж байгаа юм байна шүү дээ. Тэ. Ер нь бие дааж амьдарч үзье гэж бодож ирж исэн юм даа. Ямар гоё. Чи ингээд гадаад руу яваад 2 жил болсон чинь чиний одоо ингээд хамгийн их ойлгосон юм юу вэ? Хамгийн их ойлгосон юм гэвэл за хүмүүсийн зан ашуудыг их ойлгож эхэлж да хүн ер нь нэг тэ хүмүүстэй амар олон хүмүүстэй харилцаж үзэж гин. Тэ сайн ч байна, муу ч байна, таарч тохирхон ч байна. Зарим хүмүүсийн ааш сангуудыг ингээд ер нь бол мэдчих эхэлж гин. За иймэрхүү ааштай хүмүүс байт юм байна да. Ийм ч сайн хүн байт юм байна, ийм ч муу хүн байт юм байна. Тэг хүний зүгээр яг байгаагаар нь харьцаал те. Байгаагаар нь хүлэн зөвшөөрөл тэг сурж эхэлж гин гэсэн үг шүү те. Тэ. Ер нь бол ингээд хүмүүстэй харилцах скиллтэй л болж ирсэн. Яа. Гадаадад амьдрахаар ингээд чи Монголоо ингээд гадаадаас харахаар чамд ямар санагч. Одоо чи өмнө ингээд анзаараагүй байсан зүйл ингээд гадаад чи 2 жил амьдрсан чи анзаарсан Монголтой холбоотойгоор. Анзарсан хамгийн наазах юм гэхэд Монголдо бол яалчгүй амар их чөлөөтэй юм байна. Үнэхээр их чөлөөтэй юм байна. Яг юу нэр чөлөөтэй? Энд бол жишээ нь үг хэлэх хэрэг чөлөө байдаг ч юм уу те. Энд бол нэг жоох хязгаарлалт байгаад идэм байл. Хамаа намаагүй юм сошиал медиа дээр ч бичиж болохгүй те. Тий, хамаагүй юм бичиж болохгүй юм байлээ. Бас хэцүү юм байл. Зөв. Окей. Ойлголоо. Замарчс гой юм ойлгож бро. Yeah. За чиний дараагийн хүмүүстэй ярихт нь амжилт хүсье да. Тэг удахгүй дахиад харах байхаа. Би юу нэ хаяа омеглоор орж ирж байна. За бай бро. За амжилт. Гой хоолойтой залуу шүү. Баярлаа. За. Омеглоо дээр ер нь гайгүй хүмүүс бас байдаг юм биш үү? Тэ? Оо. Сайн уу? Йоо. Самано та. Сайн уу? Юу вэ да? Йоо, тэнтэй таарчлаа шүү дээ. Чи намайг хайж исэн биш үү? Үгүй. За окей. Өсөг таахгүй ч гэсэн. Тэгэл таар штэ. Тэ? Харин тийм байна. Чи хэдэн настай бэ? Тагт хэд гэж бодож байна. Тим тоглоом надтай тоглож моглох гэнаа те. За хөөе, омиглоо болох уу? Омиглоо болио. Энэ би бүр сүултээ яг юм зүгээр нэг юм. Тэ зүгээр нэг юм зүгээр байж л байдаг хүн шиг болчихлоо.